Их сайхан Монгол орныхоо бүрэн эрхэт эзэн эрхэм хүндэт иргэдээ та бүхэнд угтан ирж буй шин тоолол 2017 оны шинэ жилийн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Энэхүү мэндчилгээг дэлхийн өнцөг улам бүрт амьдарч ажиллаж буй Монгол улсынхаа нийт иргэдэд хамтдхан дэвшүүлж буйг минь хүлээж авна уу. Улиран одож буй 2016 он Монгол түмний хувьд чухал үйл явдал онцгой содон амжилт баяраар дүүрэн он болж түүхийн хуудсанд үлдэж байна. Та бид төрийн эрх барих дээд байгууллага болох улсын их хурл болон аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн хурлыг сонгох сонгуулиа амжилттай явуулж, эх 4 жилд түмнээ төлөөлөн төрийг удирдах түшээд гишүүдээ сонголоо. Байнгын ажиллагаатай парламент 7 дахь удаага шинээр бүрэлдэж, сонгуулийн үр дүнгээр шин засгийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ дашранд Монгол Ардын намыг сонгон итгэл хүлээлгсэн ард түмэндээ нийт сонгогчдод намын даргын хувьд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлэхийг хүсэж байна. Бидний ялалт бүх Монгол түмний ялалт байж эх орноо хөгжүүлэн цэцэглүүлэх, иргэдийнхээ амжиргааг дэгжээн дээшлүүлэх эрхэм хүсэл биелэн бүтэн гэдэгт эргэлзэхгүй байна. 2016 онд та бид Монголын тулгар төрийн 2225, их Монгол гүрэн байгуулагдсны 810, ардын хувьсгалын 95, эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 105 жилийн ойгээд олон түүхэн тэмдэглэлт өдрүүдийг үдлээ. Мал сүргийн мэн тоо толгой үржин олширч түүхэнд дээд хэмжээнд буюу 60 саяыг давж эх орныхоо үржил шимт хөрс шорооноос энэ онд 475 мянган тонн үр тариа, 150 мянга гаруй тонн төмөс, 94 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Монгол улсын олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын үр дүн Монгол хэмээх улс гэр ертөнц дахинд нэр хүндтэй байгаагийн нэгэн илэрлэл нь энэ зун Улаанбаатар хотод болсон АСЕМ-ийн гишүүн 53 орон, олон улсын байгууллагын 5,000 гаруй төлөөлөгч оролцсон Аз Европын дээд хэмжээний 11-р уулзалт билээ. Энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээг их нутагта амжилттай зохион байгуулсан нь бидний бахархал мөн. 4 жилд нэг удаа болдог Олимпийн их наадмаас Монголын тамирчид 4 медаль хүртэж дэлхийн твийн авраг шалгаруулах тэмцээнээс медалийн ариун ургац хураалаа. Урлаг соёлын салбарт манай шилдэг авиаснууд улсдаа төдийгүй дэлхийд алдраа дуурсгасаар байна. Эх орны өнцөг булан бүрт эрчимт бүтээн байгуулалт өрнөж, Монголын аж ахуй нэгж байгууллага Монгол иргэд дэлхийн хэмжээний техник технологиг эзэмшин шин бүтээл туурвиж, шилдэг нээлтхийн монголчуудын авиас билег эрдэм ухаан ориглон ундарсан бахархал дурсгалтай он жилийн нэг нь 2016 он болж чадлаа. Эрхэм хүндэт иргэдээ ирж буй 2017 он түүхэн хариуцлагатай амаргүй сорилтын жил байх болно. Улс орны эдийн засаг тохиогоод буй хүндрэлийг даван туулахын төлөө монголчууд нэгэн зорилго, нэгдмэл хүчээр хамтран зүтгэх ёстой болж байна. Эвийг нэгтгэн боломж нөөцөө дээд зэргээр ашиглаж айл гэр албан байгууллага бүр хэмнэлтийн бодлогод шилжснээр бид энэ төвөгтэй нөхцөл байдлаас гарч чадах юм а. Төрийн бодлого зөв мэргэн, түргэн шуурхай, оновчтой, үр ашигтай байхын зэрэгцээ хөрш болон сайн харилцаатай улс орнууд, олон улсын байгууллагын тусламж дэмжлэг бидэнд чухал болж байна. Ингэхдээ тусламж хүсэж гар тосхийг биш, хамтарч ажиллаж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Монголдо татан эдийн засгаа тэлэх бодлого хамгийн зөв гарц болох учиртай юм а. Тиймээс улсын хурл энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, засгийн газрыг саадгүй ажиллах боломж нөхцлөөр хангах зорилтыг энэ тэргүүн тавина. 2017 он Монгол хүн болгоны сэтгэлд, итгэлд, Монгол өрх бүрийн амьдралд аз жаргал, инээд баяр, хөөр хөгжил, тэмүүлэл бахархал дүүрэн он болох болтугай. Эрүүл энхийн жаргалан ивэж эцэг дээдсийн минь сүл түшиж, эрчимт хөдөлмөр, иргэний зүтгэлээр эх орны минь маргааш улам
өнгөлөг, гэгээлэг болж Монгол хүмүүрийн хиймэр золбоо бадран сэтгэл уужим хараа тэнүүн байхын ёроолыг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай.